За илгэний өвчл бол Монгол улсын хэмжээнд одоо их байна. За илгэний өвчлийн одоо хамгийн одоо гол шалтгаан бол одоо илгэний вирусуд байхгүй юу? А, В, С, Дельта гэсэн ийм вирус байна. За А вирус бол одоо хоол уусруулах замаар халдварладаг. За энийг одоо монголчууд бохирын шарж гэж нэрлэдэг. Хоол уусруулах замаар бохирын шар гэж одоо нэрлэдэг. За энэ шар бол одоо ховын ариун цэврээс, эрүүл ахуйн шалтгаанаас, бохирлогдсон хүнснээс, гараа муугаснаас энэ халдвар хоол уусруулах замаар халдвардаг. Сүүлийн үед энэ А вирусээс бас урьдчилан сэргийлэх юм дахлаажуулалт явагдсанаар энэ А вирус бохирын шарын халдвар харьцангуй багасч байгаа гэсэн судалгаа байнамаа. За Б, С, Д вирусын хувьд бол энэ цусаар дамжин халдварладаг. За цусаар дамжин халдварлана гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ? Зэрэг хүн цусандал энэ вирус ямар нэгэн одоо замаар орох нь шүү дээ. За энэний халдварлах зам нь бол дээхэн үед бол одоо нэг эмнэлгийн багажнууд байлаа. Нөө дахин хэрэглэдэг шиприз байлаа. Одоо нэг удаагийн тариур байсангүй. Тэгээд нөгөө шидэн шипризээ айл амтан чинь дамжуулаад бослагаад тэгээд дахин хэрэглэдэг шиприз байсан байна. За мистасл хийдэг багажнуудын ариутгал том муу байж тэгэхээр чинь нөгөө энэ бохир багажнаас чинь мистасл хийхэд халдвар дамждаг байж цусан бүтээгдэхүүнээ бас одоо вирустэй вирусгүйгийн шинжилдэггүйгээр цус юулдаг байсан байна. Иймэрхүү явдлаас болоод энэ дээхэн үед бол энэ халдвар бол их тархсан учраас Монгол улсад энэ одоо Б, С вирусын халдвар одоо ойролцоогоор 300-аас 400 мянган хүн Б, С вирусын халдвар авсан гэсэн судалгаа байдаг. За тэгээд өөр одоо бас одоо орчин үед бол ямархуу замаар энэ халдварлаж байна. За энэ чинь энэ гоо заслын их эмчилгээнүүд шивээс байна. Одоо нэг хамраа цоолох, чихээ цоолох. За тэгээд одоо маникюр, педикюр ч юм уу. За тэгээд шүдний ховын олон имлгүүд нээгдлээ. Тэгээ одоо шүд эрүүжүүлэх хөтөлбөр сайн явах гэж байгаа боловч нэг шүдийн эмчилж байгаа багаж яхан ариутгах одоо ямар байд юм бол энийг одоо мэрэгжлийн хяналтаас зориудгаар сайн шалгаасаа багажаасаа ариутгах жагаасаа гэж боддог. Эмэгтэйчүүдийн эмчилгээ байна, гоо сайхны эмчилгээ байна, шүдний эмчилгээ байна. За бэлгийн зам байна. Мөн одоо вирустэй ихээс урагт одоо бас вирус дамжин шүү дээ. За тэгээд иймэрхүү одоо сүүлийн үед шивээс хийлэгдэг болсон иймэрхүү замуудаар за мөн хар тамхи хэрэглэдэг улсууд чинь нөгөө хар тамхиа одоо нөгөө шипризээр дамжуулаад харьцдаг. Тэгээд одоо ийм замаар дамжих зам байна. За ингээд одоо сүүлийн үед бол зөвхөн үнэхээр эмнэлгийн багажийн ариутгал сайжирсан. Мэслийн багаж болон нэг удаагийн тариур ийм та болсон учраас цусан бүтээгдэхүүнээ шинжилдэг болсон учраас цусаар дамжих ийм одоо халдвар бол одоо багассан гэж үзэж байгаа. За ийм одоо халдварлах замууд байна. Халдвар авсны нууц үе бол харьцангуй хугацаанууд өнгөрдөг л дээ. За ер нь л одоо жишээ нь бохирын шар А вирусаар халдварлагдсан юм уу? Цусаар халдсан нэг Б, С-ийн халдвар эднээс нууц үе харьцан адил өөр байдаг. Тэгээ ер нь одоо
халдвар аваад ихний шин тэмдгүүд ямар их байдлаар илэрх үгүүл одоо бие ноцороод ядраад байх, хоолны дуршил муудах, сэс шар гарах, нүдний эсгэлээр арьс шарлах, за өтгөн цагаан гарах гэсэн ийм одоо ихний шин тэмдгүүд гараад тэгээд одоо эмчид хандхад одоо шинэ хийгээд үзэхэд энэ хамгийн ихний шинжилгээ нь бол одоо биохимийн шинжилгээ байна. За хэвлийн эхогийн шинжилгээ байна. За тэгээд цаашдаа одоо вирус илрүүлэх ийм шинжилгээ хийлгээд тэгээд одоо хэрвээ вирус илэрх юм бол нэг идэвхжлийн тодорхойлол тэгээд одоо орчин үеийн харин нөгөө ер нь одоо вирусыг эмчилдэг эм бэлтгэлүүдтэй болцлоо. Дээхийн үед бол ерөөсөө одоо энэ элэгний вирусын архаг өрөвслийг эмчилдэг эм бэлтгэл бол одоо вирусын эмнүүд бол байсангүй шүү дээ. Зөвхөн одоо элэгний шин задрал буурвал хордлого таадах. За тэгээд дархлаа дэмжих гэсэн ийм л эмчилгээ байснаас вирус эмчилгээ байсангүй. За ингээд 2010-ад оны ихээр чинь Б вирусын юм орж ирж эхэлсэн. 2015 оны сүүлээр С вирусын юм орж ирсэн. Тэгээд зүгээр Б вирусын юм бол одоо бүрэн устгадаг юм биш. Энэ бол зөвхөн одоо идэх дарддаг, өөрөөр үржлийн зогсоодог. Б вирусыг яагаад устгаж болохгүй нэгвэл Б вирус бол одоо хүний элэгний эс рүү нэвтрээд одоо элэгний эсийн одоо цөм ядрын дотор бүржлэгддэг учраас тэрийг одоо нэвтэлж орж устгах ийм бэлтгэл гарах гэж эрдэмтэд их чармааж байх шиг байна. За зүгээр идэх үржлийн дарддаг ийм бэлтгэлүүд одоо ороод ирсэн эрүүл мэндийн даатгал дас хөнгөлтсөн С-ийн юм бол одоо 2015 оны 12 сард орж ирсэн. За энэ ийм бэлтгэлүүд бол одоо маш үр дүнтэй байгаа. Ерөөсөө С вирус бүрэн устж байгаа. Харин С вирусыг бол одоо урьдчилан сэргийлэх вакцины одоохондоо гараагүй. Харин Б вирусын хувьд бол одоо урьдчилан сэргийлэх Б-ийн вакцины гарцсан. Манай Монгол улсад бол 1991 оноос эхэж хүүхдийг төрөхөд нь одоо Б-ийн вакцины тариад эхэлсэн. Тэгэхээр 91 оноос хойш одоо улсын эмнэлэгт төрсөн хүүхдүүд бол Б-ийн вакцины тариулсан. Сүүлийн үед бол Б-ийн вакцинаас гадна бас мөн иммуноглобулин тарьдаг Гепавик гэж энийг одоо давхар тарьдаг болсон. Инхээр одоо энэ Б вирусын халдвар авах явдал бол одоо эрс багасж байгаа. Ийм одоо тийшэл гараад байна л да. Тэгээд Дельта вирусын хувьд бол ерөөсөө Б вирусын халдвар авсан хүнд халддаг. Б вирусын халдвар авсан үед хамт юм уу? Эсвэл одоо дараа нь авдаг. Энэ Б вирусээс хамааралтай Б вирусын одоо тус дэмээр элэгний эс рүү нэвтэрч элэг гэмтээдэг ийм вирус л дээ. Элэгний зүгээр вирусээс шалтгаалаад зүгээр А вирус бол одоо нэг үлдсэн бол одоо гайвуу. Ер нь арахшаа тэгээд цаашлаад яг элэгний хорц өрөвсөл болоод тэр нэмшлээ сайн их юм бол техник одоо арахш үлдчих бол том баг. Ер нь идэвчдэг өвчин. За зүгээр дархлаа сул өөрөөр хэлбэл хүүхэд наснд БЦ вирусын халдвар ялангуяа 5 наснаас доош БЦ-ийн халдвар авах юм бол бараг одоо 95% хүртэл аргашдаг. За насанд хүрсэн хүмүүс БЦ-ийн халдвар авах юм бол харин одоо
архашраа бодол нь бол энэ баг өөрөөр хүний дархлаанаас хамаарч архашахгүй нь асуудал үүсдэг байна шүү дээ. Тэгэхээр аль одоо Багдад БЦ-ийн халдвар авсан байх нь бол хүүхэд чинь дархлаас бол байдаг учраас архашдаг. Ийм тэгээд одоо илэгний хорт өрөвсөлтсөн архашаад тэгээд ер нь бол одоо БЦ-ийн халдвар авсан улсууд бол нэг дунджаар нэг 10-аад жилийн дараагаар БЦ вирус бол илгийг гэмтэж эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр эхлээд бол зүгээр илэгний өрөвсөл, архаг өрөвсөл гэж явж байгаа. Тэгээд одоо цаашдаа нөгөө илэгний эсийн задрал, сорилжилтанд ихсээд байх юм бол тэгээд одоо илэгний хатуурал бол одоо эргэшгүй хүнд өвчнө шүү дээ. Ер нь илэг бол илэгний хэд бол нөл одоо холбогч дээр солигддог учраас тэр илэг бол үйл ажиллагаа явуулахгүй одоо солихоос өөр арга байдгүй. Мөн хавдарт мөн амархан шилждэг. За хавдрын одоо тэгээд одоо сүүлийн шатанд орох юм бол энэ амь насанд одоо аюултай. За хавдрын эрт илрүүлэх юм бол бас мөн боломжтой. Мислаар авчиж болно, төлж болно. Тэр хавдрыг тийж яваад судсыг бөглөж болно. Ийм аргууд ба шүү дээ бас хүний насыг орцсох. Манай Монгол улс чинь нөгөө БЦ вирусыг илрүүлэх шинжилгээг бүх насныханд бол одоо өрхийн эмнэлэг төм төлбөрөөр хийдэг болчихлоо шүү дээ. Эрүүл мэндийн даатгалаар. Тэгэхээр хамгийн олон одоо ерөөсөө вирус байна уу гэдэг илрүүлгийн шинжилгээ хийгээд хэрвээ вирус илрэхгүй бол одоо хэрвээ бэгийн вакцин хийгээгүй бол одоо тэр 14 хоног дотор тэр шинжилгээнд 14 хоногийн дотор багтаад 4 хүүхэнд халдвар судлалын үндэсний төвд одоо бэгийн вакцин хийж шүү дээ. Тэгээ урьдчилан зэрэг вакцины хийгдэх хэрэгтэй. Тэгээд одоо тэргээд одоо биохим эхогийн шинжилгээнд илэгний өөрчлөлт гараад ирэх юм бол одоо вирус илрүүлгээ өрхтөр оч хийлгээд тэгээд одоо цаашдынхаа одоо шинжилгээнүүдийг одоо вирусаа тоолох тэгээд одоо нэг вирусын эмчилгээнд хамрагдах. Илгийг гэмтээд их олон хүчин зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө төрөвчийн нэрлдэг вирусүүд байна. А, Б, С, Д гэдэг. За чинь А вирусын халдвараас урьдчилан зэрэг одоо ховын айрын цэврээс сахих нь байна. Эрүүл хавн дэглэм байх нь байна. Эрүүл хооллолт байх нь байна. За вирус авахгүй тулд одоо төрөвчийн урьдчилан зэрэг зүйлүүдийг ярьчихсан. За мөн одоо эрүүл зөв хооллох. За тэгээд одоо хүмүүс чинь нөгөө илгийг гэмтээдэг янз бүрийн хоол унд их хэрэгжилж шүү дээ. Одоо арх дарс байна, тос өөхтэй юм байна. Консервсэн зүйл байна. За мөн одоо ажлын хортой нөхцөл байна. За арх дарс бас их ууж байна. Сүүлийн үед чинь нөгөө таран хүмүүс их болсон. Таран хүмүүс яагаад илэг гэмтэж юм тэгэхээр нөгөө хэвлийн тарахтай өөрөөр хэлбэл хэвлийн тойрог 95 см-с дээш байх юм бол хэвлийн тарахтай гэдэг. 95-аас дээш хэвлийн тарахтай хүмүүст бол илэгний өөхлөлт их байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ чинь өөхний эсийн эзлэх хувийн өндөр болоод ирэхээр илэгний эсэг гэмтээгээд тэгээд илэгний өрөвсөл болоод байдаг байхгүй юу? Бүр одоо илэгний хавдар хүрэх жисэн одоо ийм тохиолдлууд одоо байдаг. Иймэрхүү л одоо урьдчилан зэрэг хэлэх юмнууд байна да.